10-аас 16 насны эдгээр хүүхдүүд ар гэрийн амьдрал доогоор зарим нь хагас бүтэн өнчин байгаагаас шалтгаалan хэргийг үйлцэн гэдгээ ярьжээ. Тодорхойлбол иргэдийг кофе шоп болоод ресторанаар үйлчлүүлж байх үед нь зарж байгаа бойх тамхи зэрэгээ ширээн дээр нь тавин буцааж авахдаа гар утас төрөвчийг нь авдаг болох нь тогтоогдсон байна. Одоо маань цагдаагийн хэлцэд насан туршаагүй 6 хүүхэд хулгайлах гэмтрэгт холбогдсон эсвэл хулгай дотроо иргэдийн анхаарлыг сарниулж бусдын эзүүлийг хулгайлсан ийм хүүхдүүд одоо шалгаж байна. Энэ хүүхдүүдтэй холбогдуулан хэлэхэд энэ хүүхдүүд нь бар, ресторан, зоогийн газар, кафе, пабор үйлчлүүлж байгаа иргэдийн анхаарлыг сарниулж эзүүлийг хулгайлж бас зардаг ийм үйлдэл тогтоогдоод одоо манайд шалгаж байна. Тэгээ иргэдэд цаашд анхааруулахад үзүр үйлчлэгийн газар болон бусад үйлчлэгийн газар үйлчлүүлж байхдаа өөрийн эзүүлээ сонор сөрөмжтэй хараа хяналттай байлгаж байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Хонох газар авах тийм идэх юм уу? Гэртээ очт 320 төлөлт байхгүй. Мөнтэл тэд идэр явж. Эдгээр хүүхдүүдийн хулгайлсан эд зүйлсийг авдаг иргэнийг мөн шалгалтаар тогтоосон. Харин тэрээр анх яаж хүүхдүүдтэй холбогдсон хэдэн төгрөгийн үнэтэйгээр авдаг болохоо ингэж тайлбарлаж байна. Би холгоот сасан зэрэг хэлж байна. Нэг хүүхдээс iPhone 5-ыг, Scarlett 3-ыг, LG одоо хэдний марк нэрчиж юм гороц цуглаал авсан нэр. Эхлээд л давсан л гэж хэлээд ирсэн. Гэхдээ эхний нэг бол тэгжлээ болсон. Дараагийн нь бол угаасаа мэдсээр ижил авчлаа л да. Худалчаас утсан болохоор юун дээр байгаа. За хоёрыг нь бол мэдэхгүй 5-ны юун дээр тэд дээр байгаа. За ахиж битийн фаачныг өгшөлдөрөө. Ахиж битийн мэрийг дээрээ гэж хэлмээр. Зөвхөн сонгон найрхан дүүрэгт гарсан жишээ юм байна. Харин хотын бусад дүүргүүдэд энэ мэт олон хэрэг байгааг цагдаагийн байгууллагын зүгээс анхааруулж, нийтийн үйлчилгээний газруудаар үйлчлүүлэхдээ өөрийн эд зүйлстэй тавих хараа хяналтаа сайжруулахыг санууллаа.